За 59-ыг одоо. За зин 59 чинь нэг юм сони юм бид юм аа. За яах вэ тэгээд хамтдаа шийдээ. За тэмдэгт болгоны компьютер дээр бол тодорхой кодоор кодлсон байдаг гэжтэй. Тэгээ ерөнхийдөө хөвчлэн энэ тохиолдолд бол бид нэр ASCII стандартыг ашигладаг. ASCII гэдэг нь American гэсэн үгтэй. За жишээлбэл том А бол 65 байдаг. Од бол 42 байдаг тий. Жижиг K бол 170 байдаг гэдэг ч юм уу. За тэгэнгүүт you know modern encryption method is to take the text file. За нэг юм encryption буюу нууцлалын арга гэж байгаа байхгүй юу? Нэгэн нууцлалын арга бол текст файлыг аваад тэгээд байт болгоны ASCII код руу байт болгоны ASCII код руу мэдчихтэй хөрвүүлээд тэгээд тэр код болгоно одоо нэг ноц түлхүүрээс авсан нэг утгаар хоорлно гэж байгаа байхгүй. Тэгээ ингэж хоорлох энэ ингэж хоорлох нууцлал юм бол даваа тал нь бол нөгөө нууцлагдсан юм а дахиад нөгөө тоогоор хоорлонгууд анхных нь утга нь гараад ирдэг. Тийштэй тий хоор гэдэг чинь өгсөглөө 3-ыг хэдтэй хоорлолоо 3-ыг жишээлбэл 8-тай хоорлоо л та тий 11 гарна шүү дээ. 11-ийг хоор 8 гингүүт 3 гарна. Тэгээд товчхондоо бол 3 хоор 8 хоор 8 гэсэн үг шүү дээ тий. Энэ орч би нэг устгай чинь. Өөрөөр хэлбэл 3 хоор тэг гэсэн үг байхгүй. Эцсийн дүндээ бол тийм л санаа яваа та. За бүр тайлагдчихгүй нууцлал гинэ. Тайлагдчихгүй нууцлал бол түлхүүр нь бол тексттэй адилхан урттай тий. Өөрөөр хэлэх юм бол ганцхан тоогоор хоорлоод тахгүй. Байт болгоны өөр ямар нэгэн ялгаатай байх магадaltaй утгуудаар хоорлно гэсэн үг л дээ. За энэ бол их завхсан арга байна энэ бүтэхгүй. Энэ бол уусаа бүтэхгүй тий. Бичсэн байна. Энэ бол бүтэхгүй арга гэвч тэгээд тэгэхээр бид нэр арай өөр энийг гэрэж сайжруулсан арга хэрэгжилж байгаа нь пассворд тэр нууц үг хэрэглэнэ гинэ. Тэгээд нууц үг нь нөгөө энкрипт хийх гэж байгаа датанаас баг байвал араас нь залгаа тавьчих шүү дээ. Тэгээд дүүргэлтийн арга гэсэн үг шүү дээ. Тэгээд нууц үг нь за энэ дээр үүдэг одоо нэг баланс хадгалтыг баланс гэдэг чинь тэнцвэрийг хадгалах нэг юм байгаа. Уртхан шиг нууц үг байвал нууцлал сайжирна. Тэгэхдээ тэр нууц үгээ мартчихгүй тулд бас хитрхи урт байж болохгүй гэж байгаа юм тий. За нэг энэ арга нь бол боломжийн арга байна тий. За та нарт бол арай хөнгөрөөсөө хэлбэрээр нь даалгавар өгье гэж. Тэгээд
За манай encryption key буюу нөгөө password нь те 3 жижиг үсэг гинэ. За тэгээ нэг ийм файл байна те. За энийг хадгалчихъя. Хэрэгжилт харах юм даа. Тэгээд ноцлогдсон файл юм байна л да. Тэгээд за энэ нь бол юу гэдэг лээ? Common English words гэдэг чинь. За англи хэлний нэг тийм үгнүүд байгаа гэж байгаа байхгүй юу? Яг оригинал дата нь болохоор англи хэлний дээр хэлний үгнүүд байгаа гэж. Тэгэхээр энэ өгөгдсөн мессежийг, саяны файлд өгөгдсөн мессежийг decrypt буюу ноцлын задлаад тэгээд ASCII-нуудын нийлбэрийг ямар их юм ч. Хичнээн тэмдэгтэй байгаа. ASCII коднуудын нийлбэрийг хийвэл гинэ. За яг санаа бол нэг ийм юм байгаа л да. Биднээс нэг ийм юмнууд л ингээл бахан өгөгдсөн байна гэсэн үг шүү дээ. Тэгвэл бид нэр энийг нэг англи цагаан толгой. Одоо жишээлбэл ийм үсэг байж болно. EFG гэл тэ. Тэгэл энэ яагаад вэ? Ингээл хоорлоод байна гэсэн үг шүү дээ. Жишээлбэл энэ тохиолдолд бол A-тай хоорлохоор тэг гарна тий. Тэгээд ACF2-ыг хоорлохоор хэд гарах юм. Ингээл тэгэл баахан ингээл ASCII коднууд гарах нь л дээ тий. Энэ датлын 3 дахь мөрөн дээр гарсан юмнууд нь дандаа англи хэлний цагаан толгой. Англи хэлний үг байгаа гэж бичсэн байгаа байхгүй юу? Жишээлбэл hello world гэдэг ч юм уу тий. Энэ space чинь 32 байдаг шүү дээ. За тэгэхээр тэгтэл яг цагаа тулсан чинь энэ мод дурагтгаас миний санаж байгаагаар нэг асуудалтай зүйл нь энэ дээр гарч ирж байгаа зүйл дээр нэг ийм юмнууд орж ирээд байт юм аа. Тэгснэ ингэж мингээд идэх хаа. Тэгэхээр иймэрхүү тэмдэгтүүдийг бас байна гэж тооцно. Тэгэл энэ ч одоо хэд урттай 0 4K гэдэг чинь 4000 гэсэн үг шүү дээ тий 4000. За цагаан толгойн 3 жижиг үсэг гэдэг чинь 26-гийн 3 зэрэг. За 4000-аас ажиллаж 26 үрчгэн 26. Энийг үрчгэн 4000 70 сая боломжийг л хайж үзэн гэсэн үг л дээ. Энийг юу нэг нээж үзгүй. Ямар ч юм байт юм л та. Гачин л юм байгаа хэл та. За бид нар бол бас нөгөө заац. Кодууд нь ингээ өгчдөг юм шүү дээ. Амар. Таслаар наваад унших юм байна л та. За игэл эхлэе. Их ажил бас зөндөө байна. Яах ёстой вэ? Эхлээ унших ёстой юм шүү дээ. Яаж файл оруулдаг вэ? Плот. Ингэ заримдаа ингэж байт юм аа. За эхлээд бүгдээрээ файл хаяад гэж байсан уншаат тий. За темп. За файл оруулж. За файл уншаат тий. Уншаад датагаа авах тий. Дата маань датагаа уншиж авах тий. Датагаа ингэж хитэр авах 4K шүү дээ. Тэгээ таслал орох юм чи.
5000 гэж 5000 хангалттай л да. Бас л насагтай шүү дээ. Тэгэхээр датаг уншаач. За ямар нэг юм уншигдчихвэл хүй энийг зүгээр интежер уншаад байвал яа юм бол тэгч зүгээр ингэж байвал яах юм бол баг болчих юм шүү. Гэхгүй шүү дээ. Файл ханаа шээ. Үла тэг 59 0 уншинаас input. Ганцыг уншаал дуусч тийм байна те. За тэмдэгтээр л уншаас. За ингээд нэг тэмдэгт уншигдчихвэл энэ бол юуны явдаг үлээ. Нэгэн тооны эхлэл гэсэн үг шүү дээ. Нэг тооны эхлэл гэсэн үг. Тэгээд зүсэй гэж. Тэгээд while C-г унших бүрт. За хэрвээ C таслал байвал шууд бит тийм бид нэр тагаа уншаад дууссан гэсэн үг. Тэгээд үгүй бол T зүү T бүрчин 10 инхүс гэл нэмэлэн л та тий. За тэгээд C out T одоо унших тий 622 л гэж нааж байна. Сайрах тэрнэ тий. Тийм байгаа юм болоо. Тий 622 ч гэж арай байхгүй хаа. Буруу уншчихлаа. Ингэхгүй шүү дээ. Энэ үуч таа болох шүү дээ. Хасах нь. Тгийг хасах хаа тий. Андуураад байна. 94 гинэ. За болж байна тий. 11 23 21 за уншицаа. Кодод авал уншицаа. Энийг вектор болгоно. Дооч чар байх юм байх шүү ялгаатай л. Ялгаа байхгүй гэхдээ. Сифр гэсэн сифр. Cipher. За сифр л үгүй.
За датагаа уншчихлаа. Одоо яг үлээ. Одоо би зүгээр л тэмдэглээд байл л да. 0-ос эхлээд шууд ингээ рандом өгөх гэдэг аахгүй. Рандом жоох бүх боломжоор өгөх гэдэг аахгүй. Тэгээ 70 сая гараадсэн шүү дээ. Далан сайж гарахгүй л дээ энэ чинь цөөрсөн юм чи. Кэйтэй тэнцэн бол генус баг 26. За ингэн гэсэн үг шүү дээ. Энэ алган дээр бид нар энэ юу ихтэй нэ. Plane гэсэн тэ vector char plane авст энэ AJK юм байж болдсон шүү дээ. Ер нь бол тоо юм чи. За бид нэр одоо plane цэвэрлж байгаа. Тэгэл тэмдэгт болгоны хөрвүүлэл эхлэн шүү дээ. Тэгтээ нөгөө тэмдэгт маань хаана авах хэрэгтэй вэ гэвэл за тэр чи яах вэ? Set юм те. Set. That's really mapit чи ятаргатай. Бид та хайлт хийх гэдэг байна шүү дээ. Апет хийжүүлээ амархан л байна надад бол. Апет чи. Сэтвэл яах вэ? Сэтэс чи яаж авах вэ? Search. Search. Set. Тануудаа хийгээд find iterator-тай. Энэний нөгөө юу нэ? Юу гэвэл альт нь хэр урд юм гэвэл тэрийг л мэдмээр байна. Complexity login. Number of elements. Space complexity. Login хожтой алтаар хайд юм бах та. За пэйж болно шүү дээ тий. За одоо бид нэр чи яаж initialize хийх вэ? Хэлбэрхээ ингэж болно шүү дээ. Өө шууд ингэж гээд хаа. Letters юушгүй ингэж болохгүй юу? Болохгүй юм л дээ. Заавал яах вэ? За сэтэд хийж байгаа шууд таач. Логин гэдэг чинь хангалттай ордог л да.
За бид нарт юу байгаа? За энд бид нөгөө нэг тусгай тэмдэгтүүдээ л хийч. Маш нэг жоохон хэлбэр хийх арга хүү байна. Би бол зүгээр шууд гिचгдэх юм. Ингээд шууд. За энэ бид нэр цагаан толгой өсгүйтэй бол хийчихнэ. Нөгөө тэмдэгтүүд нь болно шүү дээ. Эдгээр харин заавал орд юм аа. Энэ балаа юм дээр. Энийг ингэж гохоо. За тэгээд энэ Билж байна. За энэ ороогүй. За энэ ороогүй. За өөр. За тэмдэгтүүд дууссан уу? За дууссан баха. Тоонууд. За энэ тэмдэгтүүдээ одоо юу руу гайх? Сэтгүүгээ. Сэтгүүсээ энд бид яах гэдэг байна шүү дээ. Сэтгүүн ойлаа литерс. Insert charged та. File letters I. Болж байна. Таалж байна. За одоо юу яа? Одоо өсгөнүүдээ хий. Өсгөнүүдээ мартагч. Ингээд за өсгөнүүдээ хийчлээ. За одоо ингэж шүү дээ. За энэ өөр болохоор W гэж. Дата хаана болоо? Цифр. Цифрын сайз. Одоо бид тэмдэгт болгоно. Юу яагаад? Хоорлоод. Эдраараа хоорлоод. Жижиг цагаан толгойн жижиг чирэн хэдээс эхэлдэг лээ. Код. Жижигээс нь шууд авчихлаа. Аны. Айншт. 97. 97-аас эхлээд хэд 122 юм. Аргач. Тэр шууд нөгөө тэмдэгтнээ шууд илэрхийлэгдэж байна л. Тэ амар болчихно. За. За бид нэр одоо нэг сони юм гаргана шүү дээ.
Энийг ч бас ингэж болохгүй юм шүү дээ. Массив хийчих юм уу? J гэдэг массив хийчих. Чих зовлонтой 3 урттай J0 баггүй. Энэ болохоор J1 элементүүд дээр давталтай гэдэг шүү дээ. Ерөнхийдөө санаа ойлгочлаа байлгүй. За бид нэр хэрвээ энэс 3-аас авсан үлдэгдэл нь тэг байвал тгийг аавна, 1 байвал энийг аавна, 2 байвал энийг аавна. Болж шүү дээ. Тэгэхээр бид нэр хооролцсон тэмдэгтээ за сит хийч. Ситээ тэнцүү цифрын W-г хоор гэж өгдөг лөө. Хоор J-ийн W мод 3 баггүй. За болчлаа. Одоо энэ C маань энэ plain text-д биш ээ. Энд байвал lettersтэй if та нэг юм хөө мессеж letters C find C тэ энэ нь ялгаатай letters-ийн энд байвал нэг юм олцсон гэсэн үг шүү дээ. Тэгвэл бид нэр plain лүгээ pushback хийгээд болно гэсэн юм тэмдэгтийг. Манай одоо энэ тэмдэгтүүд юм уу нөгөө тоонууд бидний аль нэг нь байна гэсэн үг шүү дээ. Тэгвэл бид нэр байж болж байна. Үгүй бол зүгээр шүү. Break таталтасаа гараал. Тань break дээр нэг юу юм аа. Энэ флаг авна. Флаг нь ашиглаж T гэдэг нэг баг шүү дээ. Тэд тэнцүүн тэг гэж. Нэг гэж. Тэгээд тэд тэнцүү тэг болгоч. За болчихсон тэ. Одоо хэрвээ манай T маань нэг байвал бидний энэ хариу олцсон гэсэн үг. Тийм учраас зүгээр шууд хэвлэл үзэлттэй. За yes нэг юм олдсон гэсэн үг л дээ. Үзээ тэ. W-га зарлаагүй. За олдох нь олдол байгаа юм байна. За юу болсон? Юу болсон гэдгээ W-гаар тавьчих. Баг plain insights plain W. За ингээ юу байгааг нь хэвлэл үзье те. Юу ийм алдчих юм. Slide. Би энэ босоо энийг бойлуулчих юм уу? За хэдийн олдож чинь харъя те. Нэг дуусах юм бойлуулчих. Биднэрт маш их юм алдчих шүү дээ. Энийг ингэнэ. Ингэж жагаад яах вэ? Мэддэг юм руу оруулж байгаа харъя. Энийг алдаад гаргаад байна да. Арай өөр шалгах хэрэгтэй болох гэдэг юм да.
анхааруулах тэмдэг доллар маллар байх шиг. За өгүүлбэр донд юу байх хэрэггүй лээ гэдгийг тэмдэгтүүдээ хасаад үзээд тий. За бид нэр энийг илүүдүүлчих шиг болсон. За анхааруулах тэмдэг бол байдаг шүү дээ. Доллар байдгүй тий. Доллар аа. Өгүүлбэр донд доллар бол байхгүй шүү дээ. Байдаг лөө. Бид нар юу хаснаа? Энийг хассан, долларыг хассан. За өөр малгай байдаг лөө. Малгай гэсч. За тэр энэ бол байхгүй хаа тий. Өгүүлбэр шүү дээ тий. За юм яавал энд одоо би нөгөө энэ хоёрыг хасах хэрэгтэй хаа. Энэ хоёр байдаг баг. Тэгсэн чи юу ч болтгоо байлаа шээ. За тэгвэл нэг нь хэмнэ. За тэгсэн чи ийм л юм алдчих шүү дээ. Боломжууд. Тэгсэн чинь common words байгаа гэдэг. Тэс ч та бид нар юуг нь буруу хийгээд байгаа вэ? За доллараа нэмэх үү ийшээгээ буцааж. Ийм заван бодлого байхгүй юу? Энэ дээр яг contain common English words гэчингүүтээ ингээд дэлгэгээд алга болчихдог байхгүй. Тэгээд бид нэр энийг ингээд юу ачил та. За зүгээр энэ тэмдэгтүүд юусоо орохгүй гэж үзье л та тий. Тэгэх юм бол ямар ч арга гарахгүй байсан. Тэр ийм сонир бодлого байхгүй. Заваас. За бид нар эндээс тэмдэгтүүдээс нь нэмээд манай энд үгтэй юм алга ба шүү дээ. За доогуур зураас бол байдаг баха тий. Доогуур зураас бол өстой байдаг баха. Common words дотор хов байдаг анхааруулахад чагт байхгүй тий. За чагт чинь байхгүй л. Тэгээ нэг ингэж л бодохгүй л. За тэгээд эднээс нэмэлтээ буцааж энэ ятыг нэмэх юм уу яаш. Үг орж ирж байна уу? Үг юус орж ирэхгүй бах юм. Энэс ч болоогүй юм шүү. Малгай маань орж ирэх юм уу? Мэд. Энэ одоо яла конер хэцүү шүү. За бүгдийг л хөвцөөд оруулахаас. Би спейс оруулаагүй шүү дээ. Ямар манараа юм. Спейс гэж нэг юм байгаа шүү дээ. Тийм л үү. Энэ шүү дээ. Тэнийг л дутуу яваад байна уу? Дутуу явах шиг байна. 1000 цанга авчихсан юм шүү дээ.
За болох нь болсон. Одоо яг ганцхан утгатайгаар л шийдэ олмоор байна. Малгайг зайлуулъя. Extract. За малгай хэрэггүй мэн. За нэг нь зайлууллаа. Энэ юу хэрэгтэй вэ? Багуулсан уу юу? Манай шийд мэн. Ажин тэ. Ер нь бол хөв мөв ерөөсөй байхгүй шүү дээ. Энэ байхгүй байна. Энэ байхгүй байна. Тэ өөр анд байхгүй ч дээ. За. Тэгснэ энд ямар илүү тэмдэгтэй ороод байгаа. On the Psalms гэж тусч байгаа юм шүү дээ. Дөрвөлжин хаалт малт орж ирээд байна. За тэрчих. Одоо бид нэгэн утгатайгаар хариугаа олохын тулд эндээс ямар тэмдэгт бид нэр илүү оруулаад байна гэдгийг мэдэх гээд байна л да. Тэгсэн чинь энэ илүү. За 4 болгоцсон. За өөрчн яасан хэцүү юм гэдэг. Ийм 4 боломж байгаа шүү дээ. За ялцчгүй 4 боломж байна. Тэгээд за тэгээ энэ 4 юуг нь самыг нь олоод үзье. Int сам гэх юм уу? Сам татсан зүйлийг гэж хагаад сам гэд ASCII коднууд л юм шүү дээ. 1100 юу вэ? За энэ өстө баларсан юм байна. Энийг юм 200 идгээд зарлцсан чи балараад байгаа юм. Ийм юм шиг байна тий. CT чинь би юунд ашиглаж байна? Энд ашиглаж байгаа. Энэ ашиглаж байгаа тий. За ёо. Алдах шиг л бол. Би өөрөө алдаа гаргасан л байна л та. 256 утгатай юмар юу хийж мэйгээд 129 402. За нэг тэмдэгт дутаанаас шүү бас. Юулаа 129 402. 48 юу дутаа ирч байна? 48 46 чи цэг
нэг цэг дутаагаа хийцэн гэж байна аа. Зовлонтой нас. Энд л нэг цэг байх хэрэгтэй л байсан. Ийм л юм байх хэрэгтэй байсан юм байна л да. Тэгсэн чинь би тэрийг энэ юу лээ? Энэ яаж байгаа юм хэвчээд. Яг нэг тэмдэг дутаа өргөцсөн гэдэг нь. Мэдрэл юм аашаа. Яг сүүлийн тэмдэгтийг хасцсан байдаг нь. За зарцсан гэж. Буцсан ч гэжтэй. Тэгээд ер нь бол үгнээс гадна өөр юунод орж ирж байгаа байхгүй. Хогийн бодлоо нэц. Цэг орж ирж байгаа. Тэр тоо орж ирж байгаа. Цэг таслаа орж ирж байгаа. Хуваах тэмдэг мангар их юм орж ирж байгаа байхгүй. Тэгсэн чинь өгүүлбэр дээр болохоор common English words гэж. Толгойр үлсэн бодлого. За бодсон шүү. Гэхдээ энэ бодлого нэг юм нугсан юм а бөө юм болсон. Тэгж энэ тэмдэгтүүдийг нэмжиж бодсон аахгүй. За 50 шүү. За. Туслаа.